Сайн байцгаана уу? За өнөөдөр хулнан та нартай яагаад ер нь ийм чиглэлийн бизнес сонгоод явсан бэ? Тэгээд MLM шууд худалдааны бизнесийн давуу тал, сул тал би өмнө нь яг юу гэж боддог байсан бэ? Одоо ихэнх хүмүүс бас юу гэж боддог вэ? Тэгээ одоо иймэрхүү зүйлийг та нартай хуваалцъя гэж бодоод энэ видеог оруулж байгаа юм шүү. Тэгээ дандаа л офис дээрээ дандаа л нэг компани рекламж байгаа видео оруулж байгаа юм болов уу гэж бас бодоод машиндаа төгжрээд явангаа одоо бичлэгээ хийчихгээд бодсон юм аа. За юуны төрөнд бол одоо тийм MLM шууд худалдааны бизнес одоо реферал одоо орчин үед чинь бас сүлжээний бизнес гэж ярихаар болоод рефералны бизнес гэж бол манай компани ярьдаг. Тэгээ энэ рефералны бизнесийг би яагаад сонгосон бэ тийм гэж одоо ярий заяа. За юуны төрөнд юм байна. За миний хувьд одоо миний яг амьдралын туршлага дээр би 10 жилийн одоо тийм 3 дугаар ангиас эхлээд 30 нас хүртэл Оросд амьдарсан. Тэгэхээр 10 жилийн Оросд төгссөн, дараа нэг сургуулаа Оросд төгссөн. Тэгээд миний ээж аваа хоёр аягүй олон жилийн хуваарь бизнес эрхэлдэг байсан. 8 арилжаа хийдэг хүмүүс байсан юм аа маш олон жил. Тэгээд ер нь бол яг би ингээд ээж аав эргэн тойронгоо ингээ харахад за 8 арилжаа хийвэл энэ бол би бодит бизнес бусад зүйлийг бол би вообще мэддэг байсан. Жишээлбэл би MLM шууд худалдааны бизнесийг 28 настаа анх сонссон. Тэр хүртэл би хаа байсан бөө мэд. Тэгээд миний хувьд ч гэсэн ингээл анх 28 настайдаа би шууд худалдааны бизнес MLM сүлжээ эдрийг надад бас юм шок байсан. Тэгээд гэртээ хурж ирэл ингээл ээж автагаа хуваалцсан чинь аа маань хөө өстө сүлжээл өстө болохгүй юм шүү, бүтггүй юм шүү, өстө болдгүй гэсэн бүтггүй гэсэн гэдэг нэг иймэрхүү надад одоо юм зөвлөгөө тохиолж өгчсэн байхгүй. Тэгээд ер нь бол би тэгэл ингээд ийм салбар байт юм байна даа гэж тоогоогүй. Тэгэхээр ер нь бол одоо яг миний одоо амьдралдаа MLM-ийг яг яаж мэдсэн бэ гэхээр би 2016 онд том хүүгээ төрүүлчихэд тэгээд амар их таргалаад тэгээд гэрийнхээ хажууд байдаг пилатес гэдэг одоо тухайн үед нас сонголт гэж ярьдаг бол одоо тийм юм одоо тасгал модонд ороод би нэг юм сонголт хийдэг тийм тасгал секцэнд явдаг байсан. Тэгээд тэгсэн чинь тэр юуны газрын одоо багш нь л одоо миний одоо энэ өдөр болгоны хэрэглээд байдаг коктейлийг ингээд уугаал тэгээд тэнд хөөрхөн их өсгөр огтуд могтуудад ингээд та нарын функциональны тэмцүүжсэн хоолмол хэрэглэнээр тэгвэл та нартай амар гоё байлг болно ингээд яриад тэгээд тоогооч хүн тэгээд яг би өөрөө энэ бүтээгдэхүүнийг орсууд уугаал гэхлээр бас нөгөө тэр гомын борлоо гэж би асууж хадгалж аваад уугаад тэгээд вау амт ямар гоё юм бэ гэж тэгээд тэгсэн чинь одоо ингээд энэ ийм маркетингаар явагддаг та нар ингээд энэ бүтээгдэхүүнээ уунгаа ингээд цаашдаа дамжуулаад ингээд цалин мөнгө авах боломжтой ер нь MLM гэж та супер мөнгө гэл ингээд ярангууд би юу ч ойлгоогүй за тэгээд би бүр тэгэл за тэгээд ер нь бол би яг тэр үед л ингээд 2017 онд би ингээд анх ер нь бол ингээд 28 настайдаа анх MLM шууд худалдааны бизнес гэдэг нэг ийм маркетинг сонсч байсан. Тэгэл хайцсан тэгэл тоогооч. Тэгээ дараа нь ер нь бол яг ингээд би яг миний амьдралын ингээд туршлагаар болохоор би болохоор нөгөө Оросд амьдардаг байж хата бас ээж аав шиг боломжлолт бизнес эрхэлдэг байсан байхгүй юу. Тэгээд сайн одоо олон жил хийсэн гэж юу аах вэ? Гэхдээ ямар ч гэсэн тодорхой хэмжээний хийсэн. Тэгээд надад яг хөө ингээд орлогон таалагддаг ч байсан. Тэг заримдаа ч нөгөө ер нь бол боломжлолт бизнес ч уйлрлах штэ одоо жишээлбэл би бол хувц зардаг байсан. Тэгэхээр нөгөө миний хувц бол яг уйлрлын чанартай сайн уу юм уу гэх тийм болохоор сайн үедээ мэдээж амар хаппи муу үедээ амар яг юм ч үе гэхдээ яг тийм хөлс. Тэгэхээр одоо яг надад ингээд би яг санаагаа сайн мартчихлаа. Тэгэхээр ер нь бол одоо яг энэ MLM шууд худалдааны бизнесийг би яагаад сонирхоод ихсэн бэ гэхээр ингээд хин одоо зөвхөн миний өөрийн маань бизнесээс шалтгаалгүй миний өөрийн хувийн бодлогоос шалтгаалгүй одоо ингээд энд мөнгө олж болдго юм байна гэдэг нэг надад эхлээд айгүй байтахан санагдсан. Тэгээ ер нь бол одоо энд ингээд нөгөө community одоо энэ тодорхой хэмжээний нэг ингээд хүмүүс хоорондоо ингээд нийлж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд хүмүүс аягүй найз нөхдөд тийм ээ танилтал тийм ээ хүрээлэл өөрчлөлт тийм ээ. Яг л одоо миний хувьд болохоор ингээд би Оросод ирэхэд уламжлалт бизнес хийдэг байсан ч гэсэн даажа бүр ингээд орлого зүгээр байдаг байсан ч гэсэн би амар өөддөг байсан. Хоёрт ингээд аягүй хамт толонгүй байдаг байхгүй. Зүгээр нэг гараад авдаг хүмүүс дагаал танилцны худалдагч дагаал тийм ойр тэгэхгүй ингээд тийм интересны сонирхолтой амьдрал одоо байхгүйсэн юм уу да гэж би хэлсэн. Тэгэхээр ерөөсөө яг яасан гэхэлэр би уламжлалт бизнес хийдэг байсан. Дараа нь хүүхэд гаргасан, таргалсан одоо нөгөө гимнастикэнд явж жин хаяа гэж гимнастикэнд яваад тэгээ энэ компани бүтээгдэхүүнтэй анх танилцсан. Дараа нь энэ компани маркетинг гэдэг зүйлийг сонсоод бас тэгээ ингийн 3-аар аваад 4-аар зардгаас гадна бас өөр ингээд амьдрал байдаг юм биш үү гэдгийг хамгийн анх тэгээд сонсч биелээ. Тэгээд ер нь бол ингээд надад аягүй сонирхолтой санагдаад тэгээд би гэртээ хүчрээд ээж аваад тэгэхгүй ингээд яг тустай амьдрал байсан л та би одоо ингээд тоогоод гэтэл ингээд ер нь ээж автаа ойр ингээд юм аягүй сайн ярилцдаг. Тэгээд ингээд би нэг ийм бүтээгдэхүүн авсан ийм айгу гоё юм байна, ингэдэм байна, тэгдэм байна. Тэгээ энэ сүлжээ гэсэн гэсэн чи манай гээгээ минь хулан байна өстой. Сүлжээнд л орж болдгоо юм шүү. Өстой амар гэсэн тэгж байна. Тэгэхээр би аавгаа угаасаа сонсон шүү дээ мэдээж хүмүүс ээж аваад. Гэл тэгэл би тоогоогүй. Гэхдээ яг ер нь одоо ингээд эргээд бодоход ер нь хамгийн эргэн тойрон ээж аав нөхөр ажил хийгчдүү ажлынхан одоо мэдгүй хамгийн дотны хүн л чамайг болгон заяа. Тэгээд намайг болохоор хамгийн анх ингээд өстой сүлжээрүүл орж болдгоо юм шүү. Өстой тэр чин ловер гэсэн тэр чин бүтгөө гэсэн тэр чин ингээд тэгээ би тухайн үед юу ч яриаггүй. Тэгээд ер нь бол одоо ингээд би эргээд би бодоход
Яавас асуудаг байхгүй. Та намаа ингээд олон жилийн өмнө анх ийм системтэй бизнес байдаг гэсэн. Тэгээ би ингээд тэр тухай ярьсан чинь та ястаа дэмий гэдсэн. Та яасан ингээд нэг тийм хүн амьтанд тулхдуулсан, альсвал ингээд буруу зүр ойлгуулсан тиймэрхүү зүйл танд тохирч ирсэн юм уу? Та ингээд юм компанид ороод ингээд дампуурж ирсэн юм уу гэдэг ингээд ярилцахгүй гэсэн чинь манай үгүй. Би сүлжээ хизээч орж байгаагүй. Миний эргэн тойрон хин хийж байгаагүй. Гэхдээ би нэг тийм хүнээс сонссон гэдэг. Тэгэхээр ерөөсөө би одоо яг энэ бичлэгээрээ яг энэ одоо мессежээрээ та нарт юу өгөх гээд байна гэхээр хүмүүс дандаа хин нэгний үгээр байдаг байгаа хэрэг. Тэгэхээр ингээд магад би 2017 онд энэ бизнесийг эхлээд өнөөдөр оргил дээр нь явж байхад би 25 онд биш орж иж байгаа хэрэг. Тэгэхээр чинь би яасан бэ? Би 8 жил алдсан байна шүү. Яг энэ системд ингээд утгалахыг. Тэр яасан зүгээр л ингээд миний сонирхож байсан ингээд нэг сонирхол ингээд татсан юмыг чоп гэл тэг болохгүй шүү дээ. Болохгүй гэсэн. Тэгээд нэг тийм одоо надад хариу өгөөд тэгээ ингээд миний урмыг тухай үед байна. Дараа нь яг үгүй ингээд би нас явлаа, танилын хүрээлэл өөрчлөгдлөө, тодорхой хэмжээний одоо ингээд бас ном уншлаа, YouTube их гарч ирлээ. Түүнээс гадна одоо бас нэг сошиал тэгээл одоо ингээд дэлхийн ертөнц өөрчлөгдөд тэгээд ингээд би өөрөө ингээд MLM ч муу биш юм байна. Зүгээр зөв компани олох хэрэгтэй байна, зөв маркетингтэй байх хэрэгтэй байна, зөв компани, зөв бүтээгдэхүүнтэй компанид ингээд одоо юм тогтвортой сайн ажиллаж чадах юм бол заавал өөрөө би ганцхан ганц хүний бизнесийг харж одоо ингэж ажиллахгүйгээр одоо ингэж бизнесээ өргөжүүлж амьдрах болох юм байна гэдгийг би ойлгосон байхгүй. Тийм болохоор манайхаа одоо яг энэ бичлэгээр яг юу хэлэх гээд байна гэхээр хэн нэгэн хэлсэн болохоор хин нэгний үгэнд битгий орж ингээд начаа цаг хугацаагаа алдаарай тий. Үнэхээр сонирхож байвал орох хэрэгтэй, өөрийгөө сорих хэрэгтэй, хийж үзэх хэрэгтэй. Хин нэгэн өнөөдөр одоо жишээлбэл ингээд би ингээд та нар амьд шааас тий. Аав нь болохгүй гэсэн. Дараа нь би аавтаа ярилцахад аав хизээж MLM шууд худалдааны бизнест орж байгаагүй, хизээж хин нэгэнд тулгуурлаж байгаагүй, хизээж хин нэгэнд одоо тий ямар нэгэн тийм конфликт ситуашн байгаагүй. Тэгсэн мөртлөө зүгээр хизээ нэгэн цагт богонд танилцчихсан хүнтэй юм ярьсан чинь MLM сүлжээ гэсэн чинь ёстой бүтгүй шүү гэдгийг сонсонгуудаа тэрийг яасан. Надад дараа нь дамжуулсан биш. Тэгээ буруу мэдээлэл дамжуулаад тэрнээс болоод би жишээлбэл одоо сонирхож исэн салбар руугаа ороогүй 7-8 жил гэсэн биш. Яг тодорхой хэмжээний яг дааш бүр энэ компани дээр ярихад болж байгаа. Тэгэхээр манайхаа ерөөсөө яг энүүгээрээ дахин би хэлээ. Тэр хүн хийгээгүй салбарт тэр хүн юу чамд зөвлөж чадах юм бэ? Тэр хүн хийж чадаагүй юм байгаа. Чи яагаад хийж чадахгүй гэж. Компаниг зөв сонгоод маркетингаа зөв явуулаад хүн одоо нөгөө өөрөө зөв байгаад өөрөө зөв явж чадах юм бол энэ хамгийн гайхамшигтай бизнесийн салбар. Хувь хүний хөгжил одоо цагаа чи өөрөө одоо тодорхойл тэнгуүтэ чи амьдралынхаа балансыг энд барьж чадна тий. Хин нэгний төлөө өглөө 8-аас орой 6-7 хүртэл хуруугаа уншуулж хүүгээд байхгүй. Өнөөдөр жишээлбэл би 2 хүүхдээ ээж, манай баг маань 3 та, том маань 9 настай. Би энэ 2 дахь хүссэн цагаа гаргаад би өөрийнхөө дуртай бизнесээ хийгээд би цалин авдаг. Тэгэхээр нөгөө надад яг энэ салбар юу гэдэг таалагдж байгааг бол нэгт би цагт баригддаггүй, хоёрт би хүүхдүүдтэй одоо яг ээж нь байх цагаа пүүл гаргаж чаддаг, гуравт хин нэгэнд би загнуулж дарамт үүсдэггүй, дөрөвт надад одоо компани философи таалагддаг тийм одоо та нарт дараагийн видеогоор компанийн философиг ярьж байгаа тав болохоор ингээд өдөр болгон дуртай ажиллаа хийдэг болохоор би нэг ажиллаж гэж нэг боддгоо яагаад гэвэл миний нравится. Би өдөр болгон enjoy. Яг энэ мэдрэмжийг авч амьдрмаар байна. Би нэг л одоо амьдарч юм тэгээд нэг төмрөөгөө загнуулаад нэг сараагаа загнуулаад тэгээд нэг 2 сая төгрөгийн цалин авах. Царай автаа царай мажиж явж яснаас би зүгээр өөртөө боосоо хийгээд 5 сая төгрөг авчих. Тэгэхэд бол манай спонсорууд бүр 50 саяыг авдаг. 250 саяыг авдаг. Тэгэхээр нөгөө одоо маргаашийн видеон дээр би та нартай одоо ямар хүмүүсийн одоо айгуугаа бизнес хийж чадж байна, ямар хүмүүс тохиромжтой, ямар хүмүүс тохиромжгүй байдаг. Өдөр болгон би та нарт ингээд яг хулан талаас тэнгуүтэ яг одоо энэ салбар яг ямар байдаг вэ гэдгийг ингээд яриад тайлбарлаад явах болно. Тэгээд өнөөдөр миний энэ бичлэгийг үзээд цаг заваа гаргасан маш их баярлалаа, талархлаа.